За юу яцхан маахаа тэгээд амьдрал сайн гэж найдаа. Би нэг сүүл нэг таарат аймагт ингээ хөзрөө зараад байгаа шүү дээ. Тэгээд хүмүүс нөгөө авсан хүн болох ингээд нөгөө яаж унштай ингээд нөгөө beginner guide байна уу гэж асуусан аахгүй юу. Тэгээд олон ч бол би ингээд таараатын сургалтад ордог хүн шүү дээ. Тэгээд гэхдээ яг би энэ удаа ямар бичлэг хийх гээд байвал би өөрхөн хувийн ингээд нэг уншдаг арга барилаа ингээд нэг зааж өгч байгаамаа. Тэгээд таад ингээд нэг хөзрөө ахаар бол тэгээд яг миний энэ бичлэгийг ингээд харж байгаа л өөртөө тэгээд үзэл юмнуудаа яана байна үү тэгээд таад угаасаа бүр ингээд яг ингээд нэг янзын ингээд нэг таарат ингээд уншдаг болов угаасаа ингээд нэг юу би 200 цагаар юу гэдэг нэг 5 цагаас сурвалт ордог. Тэгээд 2.5 цагаар хуваачдаг. Тэгээд эхний 2.5 цагт нь болохоор бүх өдрүүдийн ингээд нэг ингээд тэнэг хүнд ойлгохтор л ингээд гой заагаад өгч заяа. Тэгээ 2.5 цагт нь болохоор юу ээжтэй өөрхийн интуишн яаж ажиллахтай нэг тиймэрхүү байдлаар л ингээд орц. Тэгээ сонирхол хэлэхгүй. Anyway, гол ингээд ажилдаа орё. Тэрний өмнө хэдүүлээ хэд хэдэн зүйлийг ойлгох хэрэгтэй тааротон дээр. Хүмүүс ингээд хэлдэг би ингээд хөзрийн хотыг сайн мэддэг юм уу зүгээр ингээд зургийг харж байгаа л айлчдаг яг fucking битгий тим залхуу байл та хөзрийн хотыг мэдэх хэрэгтэй шүү дээ. Энэ Google дээр угаасаа ингээд 360 утас ном байд энэ заа. Тэгээд тэдний сайхан уншаал ингээд нэг утгыг мэдлээ. Тэгээд хойноос нь л ингээд нэг өөрхөн зөнгөлөг ашиглаж явна уу гэхэлсэн шүү дээ. Окей юм байгаа. Anyways хэдүүл ямар ч гэсэн гол ажилтаа. Би дандаа тааротон дээр ингээд нэг өөрөөр ингээд нэг декнод ашигладаг. Нэг асуултан дээр одоо нэг хөзөр гэдэг ч юм уу тийм утгаар ингээд явна. Тэгээд дандаа би хальт энерги ингээд нэг одоо нэг цэвэрлжтэй байхгүй. Тэгээд энэ болохоор ингээд классик ингээд нэг зургтай хөзөр ингээд энэ beginner ингээд хүмүүс ирэхэд бол ингээд нэг уншихад айгүй айтайхан болчт юм уу. Тэгээд ямар ч хэлсэн таад ингээд нэг энэ бичлэгийг үзчихэд ингээд нэг Google-с ингээд хөзөрнөдөх хотгийг харна уу яана уу ингээд нэг таад өөртөө шийдээ. Тэгэхээр ингээд ажилдаа ороход асуулт чинь чухал. За чиний хальт дэвшлүүлж. Таад ингээ асуулт чинь чухалхгүй юу? Чи яг юу мэдмээр байгаа бэ гэдэг асуултаа ингээ зөв асууж ингээ урагшлах гэхээс шиг ингээ ангаагаад ингээ нөө юугаа шиг мэдэхгүй ингээ явж ийл одоо тэгээ таарад ч өөр ингээ гайхаад тест. Гэч одоо яг юу үсээд байгаа юм бэ гэж. Чи нөө нэг ChatGPT дээр нэг мэдрэл мотай асууж байгаа тэрнийхээ хариу нэгж байгаатай л адилхан байхгүй юу? Тэгэхээр асуултаа ингээ зөв сонгох хэрэгтэй, окей? Хойноос нь болохоор хэд хэдэн ингээ нэг одоо хойл харгууд байдаг л та. Одоо ингээ нэг хүмүүс ингээ халж байгаа л те ингээл нэг хөзөр ингээл тас идэл гарч ирдэг ингээ нэг тэгжаал тэндээс ингээл ажаалтаа дараа ч зэн тас идэл гарч ирдэг ч юм уу те ингээл нэг тэгж ингээ уншдаг хүмүүсээ би зүгээр тэгж их холхоос залхуу өрөөд юм аа. Тиймээс би зүгээр шууд 3-5 удаа шафлдаг нэг ингэж яг юм хөө байдлаар тэгээ хойноос нь хэдүүл ингээ асууцгаа за бата гэдэг хүний заа энэ 6 сард амьдрал нь юу тохиолдох вэ гэдэг асуултаар асууч заа. Зүгээр рандом бата шүү жишээ бата шүү тэггүй бол нэ бата гэдэг нэртэй хүмүүс үзчихвэл гайхгүй зүгээр жишээ л окей. За миний хэлсэнчлэн 1 ингээд 2 ингээд 3 яг 3 даалч. Энэ үзэр ингээд доор нь үлдсэн бааз. Би бол яг үнийг гаргачих л да. За эхний үзэр 8-ын тоо. 8-ын тоотой үзэр байж байгаа юм чинь би usually ингээд нөгөө иймэрхүү тохиолдолд 2-т хуваагаад 4 удаа ингээд нөгөө нэг дахиад толчтой. Төвчээртэй байраа 1 2 3 за ингээд 4 удаа. 4 удаа олжоод тэгээд хойноос нь 8-ын тоотой хөзөр гарч ирсэн юм чинь энийг overall deck гэж үзээд 8 шиг хөзрийг ингээд нооноо суглана. Random байдлаар. Жишээлбэл эндээс ингээд харчаад аль хөзөр намайг аваарай гэж ингээд нэг чиний ингээд нэг гат тэмлэг чинь яаж тэр хөзрөө сугалчих бас болно. Ингээ 8 үзэр ингээ гарч ирсэн бааз. Тэгээд bottom deck чухал. Окей. Энэ бол overall
Андерол гэх ингээд нэг ярина. Өөрөөр хэлбэл хүзэр нь болохоор ингээд нэг тухайн одоо нэг 6 сарын ерхий энергийг ингээд гаргаж өгч байгаа. Доотлын ингээд нэг Андерол энерги нь болохоор ингээд төсгөлийн энерги гэдэг ингээд үзэж байгаа байхгүй. Тэгээд жишээлбэл ингээд бодоод үзье л да. Энэ 8 үзүр байна. Одоо ингээд нэг таад ингээд нэг интуишн ашиглах хэрэгтэй. Юу гэвэл аль хүзэр миний анхаарлыг хамгийн их татаж байна те. Аль хүзэр миний анхаарлыг яагаад их татаж байна гэдэг ингээд асуулт байгаа байхгүй. Миний хувьд болохоор шууд утгаараа 8 аяга. Энийн утга нь юу гэсэн үг вэ? Явах, орхих, хаях, окей, нөхцөл байдлыг хаях, хүний ингээд нэг байхгүй болгох, ингээд ажилласаагаар whatsoever за. Окей. Тэгээд дараа чи ингээд нэг энийг харлаа бол миний ингээд нэг gut feeling дараа нь under declare version буюу сарны үзэр. Энэ болохоор шууд утгаараа ингээд нэг illusion, нууц мууц нэтрэ гэдэг л ингээд нэг утгыг бэлэгддэг юм л да. Окей. За, яагаад ийм нөхцөл байдал болчихоо гэдэг дараачийн асуулт ингээд нэг миний дотроос дахиад гараад ирчих жоох. Окей. Одоо Батагийн 6 сар ирээд тэ. Бата яагаад нөхцөл байдлаа орхиж явж ийн вэ гэвэл нь штэ тэ. Бата дээр кармик тойрог ингээд нэг дээшээ гарч ирсэн. Одоо шинэ ингээд нэг амьдралын ч юм уу соул ингээд контракт ингээд гарч иж байгаа. Энээсээ болоод ингээд нэг Бата хүмүүстэй ингээд ойлголцохгүй байна. Буюу ингээд нэг 2 аяг гарч иж байгаа. Юу гэвэл угаасаа ингээд нэг хүний амьдрал ингээд нэг шинэ контракт шинэ ингээд нэг амьдралын төвшөлөөр гарч ирэх юм бол 30 туудах хаяалаа алдцдаггүй да яг тэр утгаараа л явчих чаана тий. Тэгээ ингээд нэг юу гэх ингээд хөзөрнөч ингээд намайг суглаач миний утгыг тайлж өгөөч гэдэг ингээд нэг хэлдэг. Яг тэрнгөр ингээд харж аал заахгүй энэ юм байна энэ юм байна. Энд дээрээс гол нь хамгийн чухал нь reasoning буюу шалтгаан олж авах нь чухал. Яагаад? Ямар учиртай? Ямар хуу кейс ингээд гарч ирсэн гэдэг ч юм тий. Батагийн кейс болохоор нөхцөл байдлыг орхиж явж байгаа. Одоо яагаад нөхцөл байдлыг орхиж явж байгаа вэ гэвэл Бата vibration mismatch буюу үйл олголцоод байгаа хүмүүсийн зүгээр ингээд нэг хаяад өөрийнх нь ингээд нэг happy ending буюу жаргалтай ингээд төгсөл рүү гүйж байна. Гэтэ тэрний дунд ингээд нэг дахиад надад асуулт ингээд гинт ургаад гарч ирж байгаа нь шалгуур нь юу гэвэл өхлийн үзэр гарч ирж байгаа. Батад ингээд амьдралдаа реформ хийх шаардлага гарч ирж байна. Transformation. Гэхдээ Бата амар хүлээцгүй байна гэдэг дараа чи ингээд нэг утга нь гараад ирэх жишээ нэ ч юм уу тийм ингээд баатрын зоос чи ингээд нэг амар тогтмол stable энерги. Гэхдээ Батагийн хувьд болохоор ингээд ингээ яваад байгаа байхгүй юу. Сайн. Тиймээс ингээд нэг Бата temperance буюу тэгээ хүн болгонтэй нэг beef байгаа бол яг тэрийг эвтэйхэн шиг засаал тэгээ ингээд амьдралынхаа шин шатлуугаа орохгүй бол хуучин юмнуудаа засаагүй байжгаад одоо нэг амьдралаа шинээр эхлүүлээ гэж бодоход тэндээ амар сэтгэл хангалуун бус ингээд нэг юу гэх codependent буюу хамааралтай юм ядаргаатай амьдарч байгаа энерги байна гэсэн ингээ утгатай ингээ гарч ирж байгаа байхгүй юу. Зүгээр ийм reasoning амар чухал. Окей. Тэгэд санаж яваарай. Энэ бол зөвхөн миний зүгээр develop болсон стайл болохоос ш юу гэх юм классик номных бол биш шүү. Хүн болгоо өөрсдийн гэсэн стайлтай хүн болгоо өөрсдийн гэсэн ингээ нэг онцгой ингээ нэг мэдрэмжтэй байдаг те. Окей. Тэгвэл хэдүүлээ ингээ нэг дараачийн ээлжинд Батад зөвлөгөө өгөх хэрэгтэй те. Энэ бол зүгээр ингээ нэг юу гэх юм дефолтороо явж байгаа цаг хугацаа. Дефолтороо явна гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл Бата амьдрал юу ч ингээ хийхгүй ямар ч ингээ нэг зүгээр ангаа явж байгаа болох ингээ цаг хугацаа байхгүй юу. Тэгвэл ч тийм энийг хэдүүлээ хэрхэн яаж ашигтай болох вэ гэдэг талаас нь ингээ нэг ярих шаардлага гарч ирж байгаа. Тиймээс би дараачихын ингээ нэг декийг задлаа. Everybody's looking at something. За Батагийн зөвлөгөө. Зөвлөгөө зэрэг би болохоор арай өөр үздэг. Мэдээж ингээд нэг 3 удаа шафл хэд. Энэ ингээд нэг холигдохгүй ингээд төвхтэй байгаад байна да. Холигдохгүй ингээд төвхтэй ингээд өдөөд ингээд байгаад их юм бол ингээд нэг хөзөр ингээд нэг fuck you өөр хөзөр ашигла гэж надад хэлдэг байхгүй. Гэтэ хувийн зүгээр example жишээ чи хин хамаатай тийм. За Батагийн ингээд зөвлөгөө ингээд хэдүүлээ ингээд харцгаая л та. Тэгээд бум ба 1 2 3 4 5 Андерол. За Бата тэгээ ингээд нэг спирит нь ямар ацаа зөвлөд байна гэдэг ингээд харцгаах хэрэгтэй байхгүй юу? Тэргүүний сава Андерол хүзэр дээр ингээд гарч ирсэн. Юу гэсэн үг вэ гэвэл ч тэ Бата ингээд нэг хамаа ёо. Акшна хий. Жохон decisive буюу шийдэмгий бай гэсэн ингээд нэг юмэг Батад ингээд хэлж байна. Тэгээ Батад ингээд хатны зоос ингээд гарч ирж байгаа. Одоо ингээд комплекс ингээд нэг
асуудал ингээд чам дээр үүсэж байна. Тиймээс ингээд нэг тийм Монгол хүний нэг хатуу ухаан шиг нэг аятайхан байдалтай хамааё гэж ингээд спирит ингээд зөвлөд байгаа байхгүй юу. Тэгээд Оса бас ингээд нэг 9 аяга бата дээр апрайтаар гарч ирж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл чи emotionally ингээд нэг independent ингээд байж иж чи хийх гээд байгаа ажлаа make it happen болгож чаднаа гэдэг ч юм. Тиймэрхүү учиртай гарч ирж байна. Тэгээд 7-гийн саваа доошо гарч ирж байгаа бол ингээд эн чинь зөвлөгөө шүү дээ. Юу гэсэн үг вэ? Дефенсээ бууруулж болохгүй шүү хамааё гэж ингээд спиритэн зөвлөдөг ч юм уу. Ерөнхийдөө ингээд нэг аль хүзэр яг чамааг ингээд нэг сонгуулаасаа аль хүзэр ингээд чам дээр ингээд нэг ямар ингээд нэг wisdom хэрэгтэй байна гэдэг утгаар ингээд нэг батагийн юуг одоо хэлж өгч байгаа. Пэцта юу гэдэг вүлээ? Reasoning хийж өгöd байгаа байхгүй юу. Тиймээс ингээд нэг юу дараагийн асуудал. Яг гоо тэгээ илүү дэлгэрэнгүй хөзөр мөзөр сураа сонирхохоор бол тэгэл миний сургалтыг аваад түрээд ирэхгүй үү тэгэл хэлбэлээс ан кофе цай унгаа хобо заал сургалт орчин тэгээд сурвалж фандо. Okay, anyway. Sorry манахацо. See you дөрөга. Нэг хаацсан ч гэсэн хүмүүс нөөдөж юм шиг орж ирээл ингээд тий. Anyway. За, тарот гэж яг юу вэ? Таротын ингээд нэг зорилго гэж яг юу юм гэдэг тал дээр хэдүүлээ ингээд богинохоо ингээд нэг бас efficient ингээд ярьцгаая. Номер 1 нь тарот болохоор энерги таних хэрэгсэл. Энэ чинь нэг тэгээ вүү ч юм уу нэг ичид мэдчихэд биш шүү дээ. Зүгээр чамд ямар хин хэрэг вэ? Тэр чинь л ингээд нэг тарот өдөс чинь л гарч ирдэг нэг хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ хоёр дахь ингээд нэг юу гэх юм тарот үзэж байгаа хүн өөрөө ингээд нэг энержетик ингээд нэг юу ах хэрэгтэй. Independent, okay? Хэрвээ чи ингээд нэг өөрөө ингээд амар ингээд нэг сандралтай, айцтай скол ингээд нэг амар гонглсон үедээ ингээд нэг тарот үзэх юм бол яг үндэ чи хариугаа зүгээр чирч чадахгүй. Тиймээс ингээд нэг тарот ингээд нэг хэрвээ хин нэг ч юм уу скол өөрийгөө үзэхээр бол нэг баланстай ингээд эмоттой ингээд байж чи тарот үзэж чадна гэсэн үг хэлдэг байхгүй. Тэгэхгүй бол ингээд нэг юу хэлэх гээд байгаа вэ гэвэл хэрвээ чи ингээд нэг амар сайд үедээ тарот үзэх юм бол чиний gut feeling чинь ажилдгүй маа. Окей. Тиймээс ингээд нэг үргэлж ингээд нэг тарот үзэхийнхээ өмнө өөрийнхөө энерги цэвэрлсэн байх хэрэгтэй. Хөрхнө байсан байх хэрэгтэй. Ямар ч ингээд нэг attachment ингээд байхгүй, needy energy байхгүй, аятайхан ингээд явж явах хэрэгтэй байхгүй юу? Тиймээс ингээд нэг интернет хөгжсөн байна да. Яаж энерги цэвэрлэх вэ? Энергийг ингээд сайн Google дээр үзчих заяа. Тэгээд тэгжэл ингээд нэг хөөрхөн мэдээлэлүүд чинь гарч ирэн та тэгээд өөртөө очроо олон яадаг ч юм аа юмнууд ингээд байна. Тэгээд та сайн суужаа гэж найдаа. Тэгээд бичлэгээ таслахгүй хичээнэ гэж байна. Тэгээ энэ баг сонгуулийн амлалт болоо баг хэрч бодож байна. Anyway та тэгээд олцсондоо таатай байлаа. Баяртай. Амжилт.